Ламын гэгээний 8 дугаар дүр. Данзан Жамбал Чойжи шинэн дээр ихэн гэгээнтэн 14 дугаар далай ламд нийт Монголын ард түмэн зориулн номын их айлдвар айлдах залдаг өргөснийг дээр ихэн гэгээнтэн таалан болгоож энэ 2012 оны 11 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд бүгд найрамдах нийтгийг улсын Дарамсалаа хотноо Очирванын авшиг өгч 3 дугаар далай ламын айлдсан Бодимөрийн зэргийн Тунгаамал алт хэмээх номыг хөтлөхөөр товн гарлаа. Дээр ихэн гэгээнтэн далай багш 2011 оны 11 дугаар сарын 10-ны өдөр ламын гэгээний хүлээн авч уулзаад ийн айлтлаа. Нийт олон монголчууд та бүхний дунд ламын гэгээн хэмээн тодорсон энэ лам одоогоос 2 жилийн өмнө бүгд найрамдах нийтгийг улсын гомон дасан шавлахаар морилж ном үзэж байна. Өнөөдөр энэ дээрээ Монголын бурхан шашны сүсэгтнүүд бурхан шашныг судлан тань мэдэх хүсэлтэй олон залуус оруулан тусгайлан номын айлдвар айлдах заллага над айлтгалаа. Миний зүгээс ламын гэгээний хүсэлтийг дэмжиж байгаагаан илэрхийлж байна. Ер нь Солонгос, Вьетнам, Тайван, Япон гээд олон орны бурхны шашинтан хүмүүс байнгын дэрж номын авшиг лүн ван хүртэж ном айлтгадаг. Дээрээс өсөгтнүүдийн горилыг биелүүлж тусгайлан өдөр гаргаж ажлынхан хуваард оруулан ном айлтгадаа. Би Монголд байнга очиж боломжгүй. Гай очсон ч маш богино хугацаанд шахуу хөтөлбөртэй ажилладаг. Иймээс харин монголчууд маань энэ дэрж номын хайлдварт сууж болно. Өвд Монголын ард түмэн шашин номын нийт улсын барилгатай. Монгол хүмүүс гүн дэлгэр сүсэгтэй. Анх би 1979 онд Монголд очиход хэдийгээр коммунист дэглэмтэй нийгэмд амьдраад хэдий ч монголчууд ямар сайхан сүсэг бишрэлтэйг нь олж харсан юм байна. Дэрвийн дарга нар нийтийн дунд биеэн барьсан болгоомжлсон дүртэй байдаг байсан боловч ганцаарчлаад уулзахад ихээхэн сүсэг бишрэл нь ил болдог байж үлээ. Одоо цаг өөр болж монголчууд маань ардчилсан нээлттэй нийгэмд амьдарч шашин шүтэх эрхчлөөгөн олж явсан энэ бол маш том болол. Бас дээр нь бурхны шашныхан учир утгыг судалж таньж мэдхээр зориуд хүмүүс олон болж байгаад би их баяртай байдаг юм аа. Хамгийн чухал нь бурхны шашны номыг маш их судалж буй билгүүнээрээ өөрийн сэтгэлийг засах, мөн түүнчлэн хоосон чанарыг онох, бодийн сэтгэлийг олох нь маш их эрх юм. Бурхны шашны жинхэнэ утга нь энэ бөгөөд байн анхааран авлага хийж байх явдал нь чухал юм аа. Нууц тарины өвдсөгч бодийн сэтгэл, хоосон чанарыг онсон билгүүн дээр л суурилж олно. Ийм сургуугаар дэмжиг, жигжид, сандуу хичнээн уншаадч нэмрэн баг. Үлгэрлэвэл тосгүй зурсан зам байдал боторх юм. Бурхны шашинтан хүн бурхан шашныхан жинхэнэ утга ансиг л мэдхийн чухал юм да. Ламын гэгээнтний айлтгасны дагуу монголчууд та нар минь энэ цуглаад ирвэл миний зүгээс олон өдрөөр дэлгэрэнгүй номын айлдвар айлдах боломжгүй ч 3-4 өдөр ном айлдаж болно. Та бүхэн минь үүнийг сэтгэлдээ болгоогоорой. Баярлалаа.